Юуны өмнө та бүхэндээ Монголын мэргэжлийн технологийн институтын үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойн баярын мэндийг хүргье. За энэхүү 30 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг болон салбарынхаа хөгжил оруулсан хувь нэмрүүдийг товчлон дурдвал Монгол улс дахь технологи тогтцол санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бол тодорхой хувь нэмрүүдийг оруулсан байна. За мөн санхүүгийн тайлгналын олон улсын стандартыг Монгол улсад нэвтрүүлэх, за үүнтэй холбоотой боловсон хүчнийг бэлтгэхэд бол 30 жилийн хугацаанд бол бид нар томоохон хайшуудыг бол зохион байгууллаа. За ингэснээр өнөөдөр Монголын мэргэжлийн технологийн институт нь дэлхийн болон бус нутгийн технологийн холбоонд туршлагаа хаваалцах хэмжээний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллага болгон төлөвшжээ. Дэлхийн нийтийн хурдтай хойсон өөрчлөгдөж буй энэ цаг үед ялангуяа техник технологийн дэвшил салбар бүрт нөлөөлөх болсон энэ цаг хугацаанд Монголын мэргэжлийн технологийн институт нь цаашид ажиллах стратеги төлөвлөгөөчийг баримтлагаа бол шинжилэн тогтоолоо. За энэхүү стратегийн гол хувир үзэл баримтлал нь энэхүү хурдтай өөрчлөгдөж байгаа цаг хугацаанд бол бид нар өшөө илүү нарийн зохицуулт эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тавигдж байна. За мөн шин тутам үүсэж байгаа нөхцөл байдлыг зохицуулах стандартуудыг улс их хоорондоо нэвтрүүлэх, тухайн стандартын боловсруулалтанд бус нутгийн улс орны онцлогийг тусгах энэ хэмжээнд хүрч ажиллах ийм хэрэгцээ шаардлагууд бидний өмнө тулгарч байна. Санхүү нэгтлэн бод хүртлийн салбар нь улс орон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, өрх гэр, иргэн гэх мэт эдийн засгийн харилцаанд орж тал бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд үр нөлөө үзүүлж байдаг ийм чухал ач холбогдлогын мэргэжил, ийм бие дэвхэн цаашдын үйл ажиллагаанд нэгтлэн бодгчдын ур чадвар, ёс зүйд өндөр анхаарал хандуулан ажиллах болно. Ингээд та бүхэндээ Монголын мэргэжлийн технологийн институтын 30 жилийн ойн мэндийг дахин хүргье.